Бизнесийн байгууллагууд болон ажилчдад өдөр бүр тогтмол хийдэг механик ядаргаатай ажлууд байдаг. Үүний нэг нь бол баримт бүртгэх, гэрээ бүртгэх, нэхэмжлэх бүртгэх гэх мэт ажлууд юм. Тэгвэл би өнөөдөр та бүхэнд энэхүү механик ажлыг хэрхэн AI-аар автоматжуулж болохыг үзүүлье. Баримт бүртгэгч агенттай та өөрийн баримтны зургийг дараад явуулна. Ийхүү баримтыг AI агент маань хүлээж авсны дараагаар энэхүү баримтыг татаж аваад энэхүү татаж авсан зурагнаас мэдээллүүдийг нь татаж аваад энэхүү мэдээлэл дээр боловсруулалт хийгээд энэхүү баримт дээр ямар мэдээллүүд бичигдсэн байгаа бүгдийг нь ялгаж аваад бүх файлаа таны Google Drive руу эсвэл OneDrive руу хуулж тавиад ингээд Google Sheet-д энэхүү баримтын бүх мэдээллийг шивж оруулаад баримтыг хадгаллаа гэдэг мэдээллийг бидэнд илгээнэ. Ингээд бидний илгээсэн баримт хадгалагдаж энэхүү баримтанд тэрх мэдээлэл үнийн дүн болон баримтын байгаа линкийг Google Sheet-д хадгалж өгнө. Энэхүү баримт бүртгэгч агентыг та өөрийнхөө ажилдаа тохируулан гэрээ бүртгэгч эсвэл нэхэмжлэх бүртгэгч гэх мэтээр өөрчлөх боломжтой. Ингээд яаж үүнийг маш хурднаар хийх боломжтойг хамтдаа харцгаая. Хамгийн эхлээд та баримтаа хэрхэн хүлээж авахаа сонгож өөрийн ашигладаг аппликейшнийг энд оруулна. Би Telegram-аар энэхүү баримтаа хүлээж авахаар сонголоо. Үүний дараагаар хэрэглэгчид буцаагаад энэхүү баримтыг хүлээж авлаа гэсэн мессежийг илгээе. Баримтыг хүлээн авлаа гэсэн мессеж илгээсний дараагаар тэрхүү баримтны зургийг татаж авцгаая. Илгээсэн баримтынхаа зургийг татаж авахын тулд та Telegram руу ороод Get file гэдгийг сонгоно. Зураг татаж авсны дараагаар AI-д энэхүү зураг дээр ямар текстүүд, тоонууд байгааг ялгаж ав. Зурган дээр байгаа текстүүдийг ялгаж авсны дараагаар AI agent-ийг үүсгэж энэхүү AI agent-аараа зурган дээрх мэдээллээс өөрт хэрэгтэй мэдээллүүдийг шүүж ав. Агенттай тарих болох ChatGPT-г холбоно. Үүний дараагаар баримтаа дахин татаж аваад өөрийнхөө Google Drive руу хуулна. Мөн адил Telegram-аас өөрийнхөө баримтыг татаж авна. Үүний дараагаар Google Drive эсвэл OneDrive-аас сонгоод өөрийнхөө файлыг хуулна. Ингээд файлаа хуулсны дараагаар бид баримтан дээр байгаа мэдээллүүдээ өөрсдийн Google Sheet эсвэл Excel рүүгээ хуулж тавиулна. Би Google Sheet-ийг сонголоо. Үүний дараагаар Google Sheet-энд маань ямар мэдээллүүд хадгалагдсныг буцааж баримт явуулсан хүндээ илгээе. Ингээд бидний баримт бүртгэгч агент маань бэлэн боллоо. Та энэхүү агентаа Google Sheet-тэй гэрээ бүртгэдэг, мөн нэхэмжлэх бүртгэдэг гэдээ янз бүрээр өөрчилж янзлаад ашиглах боломжтой болох юм. Ингэснээр та өдөр болгон давтагддаг механик ажлуудаа зүгээр зургийг дараад явуулах төдий автоматар бүгдийг нь бүртгэдэг болох боломжтой боллоо. Эдгээр болон бусад олон автоматжуулалтыг та өөрийнхөө ажилдаа маш хурдан угсарч хийж ашиглахыг хүсэх юм бол Master AI гэж комент бичээд манай сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.